Миний өглөө. Таны өглөө. Бидний өглөө. Өглөөний мэндийг хүргэж сонсогчдоо миний өглөө цуврал подкастын шинэхэн дугаар та бүхэнд хүрч байна. Яг одоо энэ цаг мөчөөс эхлэн миний өглөө цуврал подкаст 7 хоног бүрийн даваа гарагийн өглөөний 7 цагаас сонсогч та бүхэнд хүрч байх болно. Ажлын шинэ 7 хоногийг миний өглөө цуврал подкастаар эхлүүлнэ гэдэгт итгэж найдаж байна. Ингээд өнөөдрийнхөө дугаарын зочныг танилцуулахаас өмнө яг одоо биднийг сонсож байгаа залуу ээж аваад байх юм бол та бага насны хүүхэдтэй бол хүүхдтэйгээ хамт цаг хугацааг хэрхэн өнгөрүүлдэг вэ? За хэрвээ та хүүхдтэй бага насны хүүхдтэй ном унших, дадал зуршилтай болох тал дээр нь анхааран ажилдаг бол 7 хоногтой, магадгүй 14 хоногтой, 1 сарда, удиралдаа хичнээн ном уншиж өгдөг вэ? Ном бас санал болгодог вэ? Яагаад энэ бүх зүйлийг танаас асууж байна гэхээр өнөөдрийн дугаарын зочин Сушита Шанда төрийн бас байгууллагын гүйцэтгэх сахирал Кимико Такахаши бит хоёр энэ сэдвийн хүрээнд нэлтээ ярилцсан. Ингээд хамтдаа Кимико Такахашигийн өглөөд анхаарлаа хандуулна. Яг бага насны хүүхдүүд хэрхэн ном сонирхолтой болгох вэ? Бага насны хүүхэд харин ном маш хэрэгтэй байгаа да. Гэтэ ном уншаарай, ном үзээрэй гэж бага насны хүүхдийг яг даатгаар өгч байгаа шиг яривал тэд нар бол ерөөс болохгүй байхаа гэж бодож байна. Тэд нар бол яаж ном унших вэ? Ном чи юу гоё вэ гэж мэддэггүй байгаа. Тийм учраас эцэг ихтэй хамт сууж хамт эцэг их уншиж өгвөл тэд нар номын учир орно. Учир уусны дараа өөрөө дуртай болно. За харин та сая хэлсэн шиг эцэг их амар завгүй байгаа. Гэхдээ өдөрт ганц ном 3 минут 5 минут болно. Их гоё бодоогүй. Тэгээ та заа гэж бодох хэрэггүй. Та бас өөрөө ном дуртай болоод тийм санаагаар хүүхдтэйгээ ном уншиж өгвөл хүүхд 90 сонирхолтой байх гэж сонирхолтой борон байхаа гэж бодож байна. Тэгэхээр яг бага насны хүүхдүүдэд номыг уншуулахад их олон арга барилыг та сая лекцээр хэллээ л яг бага насны хүүхдүүд яг сэтгхүүд тохирсон тэр ном зохиолыг олж уншвал та яг өөрөө бас ямар үлгэрийг голдуу хүүхдүүд уншиж өгдөг вэ? За гэхдээ баг бүх хүмүүс байна. Тийм яха. Эхлээд бид нар хүүхдтэйгээ уншиж өгмөр тий. Бид нар өөрсдөө сонирхолтой болсон юмыг уншмаар байдаг тий. Тэрний дараа за уншихтаа бол ямар ч гэсэн уншиж өгсөний дараа юм асуухгүй. Ингийн бид нар харийн өгөхгүй, шийдэх юм хэрэггүй. Ягаад гэвэл ном бол маш бодох юм тий. Тэгээ өөрөө тусгал их гардаг юм учраас хэрэг бид нар юм асуух бол тусгал гарахгүй. Асууд хариудын хичээрийн ном болж байгаа. Өргөн ном бол хичээрийн ном биш. Тийм учраас ямар ч уншиж болно. Ямар ном уншиж урдаа уншиж болно. Та нар дуртай номоос эхлээд уншиж болно. Гэтэ уншсны дараа цаахан тайван байгаад бодох боломж өөрөө. Тэгээ битгий номын тухай яг хичээх шиг тий. Тэгээ асуугаарай гэж өсөж байна. Тэгэхээр хүүхдүүд ном уншиж өгөхийн номд дор сонирхолтой болгохын гол ач холбогдлыг та юу гэж харж байна? Ном уншаад ямар ч тосолон их гарна тий. Тэгээд өөрөөсөө ботоод яа за шийдэх юм гарахгүй ч гэсэн өөрөө бодох боломж өгнө. Хүн бодоод цаашдаа янз руу гардаг. Тэрний анхны шат бол номон дотор байдаг. Тэгээ ном бол дахин дуртай цагаар дуртай газрыг дахин өшөх боломжтой. Тийм учраас цаашдаа өөрөө дуртай газар, сонирхолтой газар дахин өшөнгөдөө бодох боломж гарна, тосоороо их гарна. Тэгээд өөрийнхөө цаашдаа тий өөрийнхөө ирээдүйн тухай, ажрын тухай янз бүрийн тухай бодох цаг санаа боломжийг бэлтгэж байгаа гэж бодож байна. Таны ажил мэргэжлийн онцлог бусдаас ялгарах. Миний ажил хөгжин биштэй хүүхдийн арт тооцоод өчсөр зааж байгаа. Тэд нар өөрийнхөө бэршээр учраас сургууль цэцэгт өрөх боломжгүй хүүхд байна. Тэнд очоод өчсөр зааж байгаа. Та Монгол ирээд хэдэн жил болж байна? 3 Монголоос ярьж байна. Үгүй би камер хацаад тийм учраас энэ хэцүү байна. Өдрийн 24 цагт хэрхэн үр бүтээлтэй төлөвлөж чаддаг вэ? Яг би ганцаараа ажиллаж байгаа биш те. Ганцаараа ширээн дээр суугаад ажил хийж байгаа хүн биш учраас
бас цагийн тухай нарийн байх хэрэгтэй байгаа. Хэдэн цагийн мэд хэнтэй. Тэгээд тэрийг бодъё гэж за өдөр нэг дэх өдрийн төлөвлөгөө, хоёр дахь өдрийн төлөвлөгөө гэж өөр. Гэтэ ерөн бол нэг дэх өдрийн төлөвлөгөө. Тэгээд өглөө хэдэн цагийн ерөнхийд босоод ном уншаа. Тэгээд чадвал ярангуй одоо үдээс хойш амар халуун учраас өглөө цаг 30 минут ч юм дээ. Тайван сэрүүн үед ажиллаа хийгээд гэж байгаа. Өглөө их хэрт босдгоо та. Гэтэ тийм эрт биш 6 цаг. Тэр яг энэ өөрийнхөө Сүжицэн шаанд гэдэг төрөмс байгууллагыг хэдэн онд ах байгуулсан бэ? 11-ийн онд. Тий. Тэгээд манай хүмүүс бол дандаа гэртээ байж байгаа учраас би гэртээ уучдаг. Тэгээд нэг дэх өдөр бол за өдөрт 3 юм уу 4 айл. Их байвар 5 айл. Тэгээд машинаар яваад. Тэгээд орой буцаж ирээд тэгээд хичээлийн мадлаар гэж тий. Тийм юм хийгээд за янз барьцаатай хүмүүс байж байгаа учраас за жишээлбэл нэг улаан маргаайд гэж сонгосон байгаа даа жишээ тий. Тэгсэн ч гэсэн за энэ хүүхдээ бол улаан маргаайдын энийг сайн зааж өгье. Улаан маргаайдын энийг заа гэд хүүхдээ янз гэхдээ адилхан нэг мадлаараас хүүхдийн тухай бодоод зааж байна. Ер нь хүүхэд гэлтгүй хувь хүнд байх ёстой хамгийн чухал 3 чадварыг нэрлэж игэл та ямар 3 чадварыг нэрлэх вэ? Хамгийн чухал таны бодлоор харьцаа. Тэр бол уян хамаагүй. Гэтэ хүнтэй хамт байжгаад гоё харьцаа гэж байна тий. Тэрийг чухал гэж бод. Тэр бол тий. Жишээлбэл дандаа гэж ууртай байвал сайн ажил хийж чаддаг хүн ч гэсэн тэр хүндээ ажиллахтаа хэцүү. Тий. Гэтэ сайн ажил чадахгүй ч гэсэн инээж өгвөл би тэр хүнтэй хамт байх дуртай ч юм тий. Тийм учраас харьцаа хамгийн чухал. Дараагийн 2 3 бол өөрийнхөө сэтгэл санааг тий тори харж байгаа шиг хараж өөрийнхөө тухай эргэрж бодож чаддаг. Жишээлбэл за би ингэсэн яах вэ? Чиний буруу биш. Чиний бурууны дотор буруу гарсан бол би яаж байвар тэр буруу үзэхгүй байсан бэ? Би яах ёстой юм бэ? Би ямар хүн бэ? Гэ дандаа өөрөө Кимико ямар хүн бэ? Кимико яах ёстой байсан бэ? гэж бодож чаддаг. Бодог хүн чухал гэдэг. За яах вэ? Тэр муу гэж хүний буруу гэж бодохгүй. Би яах ёстой юм бэ гэж эргэж бодож чаддаг. Магадгүй хүүхдүүдтэй ажиллаад хүндрэлтэй олон асуудлууд гарч ирдэг байх. Тэр бүхнийг та хэрхэн яаж шийдвэрлэдэг вэ? Хүнд гэж бодвол те. Хүнд байхгүй юу? Гэхдээ одоо ийм жишээ бай. Би манай бүр хүйдэн байд 12 сарын амар хүйдэн байд. Манай гэрийн пар 10 хоног тасчихлаа. Тэгээд 10 хоног тасраад болоогүй. Хагас сар, бараг 1 сар 12 сард пааргүй байсан байхгүй юу. Тэгээд би хүнтэй гуугаад тэгээд нуримс гаргаад яагаад гэж мэдгүй ямаас аяга хэцүү санагдаад. Тэгээд өгрөө гарахтаа ч гэсэн би юм хүйдэн гэрээс гараад бараг нуримс гарахцаагаас айлууга явцсан. Тэгсэн чинь тэнд хүүхэд байжгаад айр дуусахаас өмнө хэцүү бай гэж татаад байжгаад за би энэ ажил хийе гэж уурсан. Тэгсэн чинь гарахтаа би инээж байгаа байхгүй юу. Хүүхдийн хамт ганц цаг байжгаад би инээж гараад инээж байгаа би өөрөө мэдэж аваад ямар сони юм бэ цагийн дараа би амар урт гардаа хэцүү санагдаад урдсан чинь одоо амар инээд гарч байгаа би ямар гоё вэ гэж бодсон. Тэгээд дотор юу вэ? Хүүхдээ бид нарт янз янз мэдээ өгдөг, хүч өгдөг. Тэр бол инээсэн ч гэсэн тийм сайн байна уу гэж яриад ингэж инээж өгвөл барьтай болно доо да. Тийм жижиг юм ч гэсэн ямар гоё вэ гэж хүрээж аваа. Мэдэж тий мэдвэл хүнд биш. Харин би ядарна. Олон хүүхдтэйг хэцүү гэж би хэцүү. Гэтэ хэцүү гэж бодсон ч гэсэн нэмэргүй. Хариу байхгүй. Гоё юм ирэхгүй. Тэгэж бодвол сайн байна уу? Сайн байна. Хариу гэсэн yes гэж бодвол мэдээж араас хүч гарч ирнэ. За нэвтрүүлгийн төгсгөлд оролцож байгаа зочин болгон биднийг сонсож байгаа хүүхэд багчуудаа ээж аав дандаа гоё уриалгыг дэвшүүлдэг. Таны зүгээс уриалга дэвшүүлээ. Эрэг уриалгыг.
бүгдээрээ сурцгаа. Бүгдээрээ сайн сураад тэгээд өөрөө дотроос хүч гаргаад өөрөө урагшаа гарыг гэж бодцгаая. Сонсогч танд миний өглөө сурал подкастын шинэхэн дугаар хүрлээ. Өнөөдрийн дугаарын зочноор Сужита Шаанда төрийн бас байгууллагын гүйцэтгэх захирал Кимико Такахаши оролцлоо. Эх 7 хоногийн даваа гарагийн энэ цаг мөчтөө иргэд уулзъя.